Тэгэхээр хүн биеийн бөгөөд оюуны бөгөөд сэтгэл санааны хувьд сайн амарч чаддаг, зөв амарч чаддаг, зөв хоол хэрэгэлдэг байх юм бол дархлааны систем хамгийн сайн байна. Ялангуяа би унтах тухай яриад байдаг. Сайн унтдаг. Яагаад гэвэл унтах үед хүний бие төлжиж идэг, эдгэрч идэг, хүүхэд өсөж идэг. Одоо та жирэмсэн хүн байна те, хэвлийдэх хүүхэд таныг унтчих үед хүүхэд унтчих үед өсөж идэг. Сэрүүн бах үед арай бага, 3-4 дахин бага. Хүүхдүүд ч гэсэн томооч гэсэн ер нь бол хүүхдүүд их сайн мэддэг. Юуг сайн унтаад амарлаад гэсэн нүрийн арьс сайхан болчих гэдэг чинь нүрийн арьснууд нь төлж чинээр бий болж тэгэхээр зөвхөн нүрийн арьс биш. Чөмгөн, зүрхэн, бөөрн, дархлааны систем бүгд амарна гэсэн. Унтчих үед ягаад гэж нэгэвэл одоо хэрэгтэй хэрэггүй мэрэглэхгүй сэтгэл санаа их тайван байна гэсэн үг. Яг байгалийн жамаараа бүх нөөц болцоо мэдээлэл урсаад явж байна гэсэн үг. Тийм болохоор дархлаа хамгийн сайн бол. Дархлаа ярихаар заавал энэ махан модих биш шүү. Энэ болгон чинь давхар явдаг. Нийлээд нэг хүн. Энэ сэтгэл хэрвээ дархлаагүй бохор бусдад мууг сандаг, хэлдэг, үйлддэг тийм байвал адилхан оюун санааны стресстэй суцаар дөрөн адреналин, глюкоз буцлан тэгээд бие нь муу байна. Тэгэхээр нэг хүн гэдгийг хүний эрүүл мэнд гэдгийг, хүний дархлаа гэдгийг өргөнөөр нь магадгүй энэ дараагийн том өргөн нь бол гэр бүлчин эрүүл гэхээр дахиад биеийн хувьд гэрийн харилцааны хувьд сэтгэл санаа оюуны хувьд байгуулагчийн эрүүл, улс орнчин эрүүл, хүн төрөлхтөн эрүүл авах тухай асуудал тэр дархлааны тухай ярих тань шүү. Оюуны ч юм уу сэтгэл санааны аль нэг дархлаа нь муутахад бол ерөөсөө тэр чигээр нь нөлөөлнө л гэсэн үг байна шүү дээ. Биеийн гарцаагүй. Дархлааны систем сулрахад нөлөөлдөг нэг хүчин зүйл нь сэтгэл зүйн байдал. Тухайлбал 5 минут сэтгэлээр унах, хямрахад хүний дархлааг 6 цаг дарангуулдаг, эсвэргээрээ 5 минутын эрэг зүйл сонсч мэдэрсэн үед дархлааг 5-аас 6 цаг дэмждэг байна. Тиймээс эрэг зүйлийг уншиж үзэх, аливаалах сэтгэл санаагаа тайван байлгахыг мэрэгжлийн эмч зөвлөлөө.